Hey, welcome to Hot Tea Fantasy Podcast. За юу байцгаана. За ингээд подкастын маань 4 дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Мэдээж уламжлал ёсоор өнгөрсөн 7 хоногт сонь сайхан юу болов? Дараа 7 хоногийнхоо фэнтези таамаглалыг дэвшүүлдэг байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн хувьд гэх юм бол маш их бэртэлгэмтэл маш их гарлаа. Ер нь энэ үлрэл эхлээд одоо энэ 3-7 хоног өнгөрчлөө. Гол тоглогчдын бэртэлгэмтэл гарч ийн. Дээрээс нь нөгөө 20-д бэлэмлийн асуудал бас байна те. Маш олон юм таамаглаагүй бүтэн зүйлээс шалтгаалаад одоо фэнтези тоглож байгаа менежерүүдийн хувьд маш тийм хүнд хэцүү нөхцөл байдал үүсэт байна. Ялангуяа injury листгүй лигүүд бол ялангуяа. Тэгээ мөн бас өнгөрсөн 7 хоногийн үед маш олон гоё тоглолтууд бас гарлаа. Маш олон хожлын шидэлтүүд бас гарлаа гэдэг ч юм уу. NBA-ийн хувьд бол гоё сонирхолтой өрсөлдөөнтэй тийм 7 хоног болж өнгөрлөө. За тэгээд шууд подкастынхаа үндсэн хэсэг рүү оръё. За NBA-ийн 3 дахь 7 хоногийн хувьд дөрөв дурдсанчлан маш олон зүйлүүд боллоо. Эдгээрээс гадна бэртэлтэй байсан тамирчид бэртлээ илааршуулж эргэж ирэх хугацаанд өгсөн ийм олон мэдээлэл бас гарлаа. Тэгээд энэхүү бас сайн мэдээгээр эхнийхээ хэсгийг бас эхлүүлье гэж бодож байна. За хамгийн эхлээд бол Рондогийн хувьд бол 2-7 хоногийн өмнөөс эхлээд Рондог удахгүй эргэж ирнэ гэсэн ийм ярилцлагуудыг ер нь багийн зүгээс өгж исэн. Яг тодорхой хугацаа зааж өгөөгүй. Одоо day to day буюу одоо өдрөөс өдөрт гэсэн ийм одоо онцтойгоор яваад байсан байгаа. Тэгээд Рондо дараа 7 хоног буюу одоо 4-7 хоногт ер нь ирнэ гэсэн ийм таамагтай байна. Ялангуяа Lakers-ийн 4 тоглолт хийх болохоор ер нь дараагийн тоглолтын дээр ирчих юм магадaltaй гэж Рондогоос харж байгаа. Тэгэхээр Рондо ирчвэл бас Lakers-ийн тоглолтоо улам л бас ширүүсгэж улам сайн болох юм магадaltaй учраас фэнтези лигүүдэд ассист хэрэгтэй ч юм уу ийм одоо deep league байвал Рондог авахудаас буруудахгүй ийм сонголт байгаа. Гэхдээ Рондог бас тэгж их минут ашиглаж явахгүй байх. Ялангуяа энэ бэртэл дөнгөж идэгсэн энэ хугацаанд бол гэж харж байгаа. Тэгэхээр Рондог тийм ч их одоо фэнтези value нь ихтэй гэж харахгүй байгаа. За тэгээд хоёр талаар Black Griffin бас ирнэ гэсэн одоо юм мэдээллийг дөнгөсөө авлаа. Ялангуяа одоо нэгдгийн тоглолт буюу маргаашийн тоглолтын дээр Black Griffin-ыг эргэж ирнэ гэсэн хүн мэдээллийг одоо багийн зүгээс өглөө. Тэгээд мэдээж Black Griffin-ыг өндрөөр авсан фэнтези менежерүүдийн хувьд бол маш сайхан мэдээ байна. Black бол хэрвээ талбай дээр гараад тоглох юм бол маш үр бүтээлтэй, багт хэрэгтэй тоглогч учраас фэнтези лигүүдэд бол маш сайн тус өргөх ийм тамирчин мөн болохоор Black-ийг ирж байгаад бас баяртай байна. За тэгээд 3-т болохоор Enes Kanter байгаа. Enes Kanter бас ер нь нэгдгийн тоглолтын дээр questionable буюу одоо тодорхой бос байгаа. Гэхдээ ер нь гарах магадлал ихтэй гэж анализууд харж байгаа юм байлээ. Тэгээд мэдээж Kanter хичгээр тоглооны маш сайн төвийн тоглогч учраас оноо самбар гих зэрэг үзүүлэлтүүдийг бол маш сайн үзүүлэх юм магадлалтай. Тэгэхээр Enes Kanter-ыг бол хэрвээ танай лиг дээр чинь хог дээр байгаа бол авахд буруудахгүй ийм сайн сонголт Enes Kanter бол гэж хэлмээр байна. Гэхдээ яг Kanter-ийн эргэж ирж байгаатай холбогдуулаад Daniel Tice ч юм уу, Robert Williams-ийн минут нь арай багасах юм магадлалтай. Гэхдээ Kanter-ыг бас тийм олон минут бас эхлээд тоглоулахгүй хаа гэж бодож байна. За тэгээд сүүлийн нэг том тоглогч нь бол Paul George байгаа. Paul George-ийн хувьд одоо эх 7 хоногт бол ирнэ гэсэн юм одоо мэдээллийг өгсөн байгаа. Clippers-ийн хувьд болохоор 3 дахь 4 дахь тоглолтод нөгөө back to back буюу одоо 2 өдөр дараалсан тоглолт байгаа. Тэгэхээр тэр хоёрын нэгэнд нь ирнэ гэсэн юм мэдээллийг л өгсөн байгаа. Гэхдээ сүүлийн үед гарч байгаа мэдээлэлээр бол 4 дахь өдрийн Houston Tech тоглолтод бол эргэж ирнэ гэсэн юм мэдээллийг л өгсөн байгаа. Тэгээ сая Clippers-ийн бэлтгэлийн бас зургаас харж байхад 5-9-5 бэлтгэлд оролцоод нэлээд дажгүй байгаа гэж харагджилээ. Ер нь бол BG-ийн хувьд. Тэгээд мөрн бас бүрэн идэгсэн үгүй сайн мэдэхгүй байна. Тэгэхээр Paul George-ийн хувьд мөрний гэмтэл нөгөө шидэлтэнд нь их нөлөөлдөг учраас
орж ирээ тоосох шидэх нүү те эсвэл бүр сайн эдгээд сайн шидэх нүү гэдгийг харж ил болох нь. Тэгээд PG-г авсан хүмүүс бас нэлээд баяртай байх. Болж бол маш сайн фэнтези тамирчин. Ялангуяа хамгаалтын үзүүлэлтүүдийг бас маш сайн өгдөг ийм тамирчин байгаа. Стилийг бол ер нь лигийн одоо хамгийн сайн суйлдаг ийм тамирчин байгаа. За тэгээд эдгээр гол нэрс дараа 7 хоногт иргэн ирэхээр байгаа. За ингээд дугаар болгонд ярьж байгаа гэмтэл бэртлийн мэдээг танилцуулбал Атланта Хawks-ийн хүчний товтлогч Джон Коллинсийн хувьд NBA-гийн зүгээс харж жагсаалтанд өгсөн одоо 20-д бэлтгэлийн жагсаалтанд орсон. Энэ бэлтгэл хэрэгэлсэн учраас 25 тоглолтоор мөн торгуулсан байгаа. DeAndre Ayton-ийн яраас. Тэгэхээр одоо Джон Коллинсийн хувьд болохоор яг 3 дахь тамирчин болж байна. Эхний тоглогчд нь бол улирал эхлэхэд гарсан Wilson Chandler байсан. 2 дахь тоглогчд нь бол бидний мэдхээр DeAndre Ayton, ингээд 3-д нь John Collins болж байна. Тэгээд маш харамсалтай John Collins-ийн хувьд Fantasy League гэлтгөө энэ одоо Atlanta Hawks-ийн улирлыг ер нь бас бүснүүлсэн ийм одоо том мэдээ болж байна. Яг гэвэл Atlanta Hawks-ог энэ жил ер нь плей-офф руу дайрах ийм зорилготой гарч ирсэн боловч одоо багийн гол тоглогч, багийн лидер John Collins-ийн хувьд 25 тоглолт гэдэг бол бараг 4-1 гэсэн үг. Тэгэхээр бараг 12 сар 1 сараас эхэлж талбайд гарахаар ийм хэцүү байдалд ороод байна. Atlanta Hawks багийн хувьд. Тэгээ мөн Fantasy John Collins-ыг авсан багууд ч гэсэн мөн маш хэцүү ийм одоо удирлыг бас өнгөрүүлж байгаа. John Collins-ыг бол ихэнх нь ер нь 2 дугаар дөргөөр авсан маш их итгэл хүлээлгсэн ийм тамирчин байсан. Маш харамсалтай байна. Тэгээд NBA-гийн зүгээс одоо энэ 20-д эм бэлтгэл хэрэгжилж байгаа асуудал лигийн зүгээс нэлийн чангалж байна. Тэгэхээр одоо бусад тоглогч нарт бас нэлийн мэд мессеж өгч байгаа ийм шийдвэрүүд болохоор залуу одуудаа шууд ингээд 25 тоглолтод оргоод байгаа нь тэрнтэй бас холбогдолтой болов уу гэж бодож байна. Гэтэ яг John Collins-ийн хувьд мөн DeAndre Ayton-ийн ядлаар арбитрийн шүүхэд бас мөн дав залдсан байгаа юм лээ. Гэхдээ DeAndre Ayton-ыг харж байгаад бас тэр шүүгээс 25 тоглолтын багасгах ийм одоо шийдвэрийг гаргана гэдэгт ер нь бол итгэхгүй байгаа. Тэгэхээр 25 тоглолтоо өнжиглэх байх гэж бодож байна. Тэгээ мэдээж John Collins-ыг одоо 25 тоглолт байхгүй үед хамгийн одоо fantasy value нь өсөх хамгийн багт одоо хэрэгтэй болох тоглогч нь бол мэдээж Jabari Parker байгаа. Тэгэхээр сая Collins-гүй 2-3 тоглолтод Jabari Parker маш сайн тоглож ер нь багийн 2 дахь лидерээр статистик үзүүлэлтүүд ч тэр ер нь маш сайн ингэж авч исэн юм байгаа. Тэгэхээр хэрвээ танаа лигт Jabari Parker waiver дээр байх юм бол заавал авах хэрэгтэй ийм одоо тамирчин гэж хавтай зөвлөх байна. Тэгээд мөн Parker-аас гадна бас DeAndre Hunter-ийн минут жоох өснө. Мөн Collins-ийн хувьд заримдаа бас төв дээр гардаг гэсэн болохоор Alex Len-ийн минут бас жоох өснө гэж харж байна. Гэхдээ хамгийн одоо value сууг өсөж байгаа тамирчин бол Jabari Parker гэж харж байна. За тэгээд хоёрт болохоор бас улирлаа бас гайхалтай сайн эхлүүлж байгаа. Улирлийн одоо шинэхэн авраг Kyle Lowry-г өмнөх тоглолтын дээр 100 гаруй эрхийн урандаа гэмтэл авсан байгаа. Тэгээд түүний онш нь бол 2-7 хоногийн дараа дахиж үзлэг хийлгэнэ гэсэн ийм одоо онштой байгаа юм билээ. Тэгэхээр 2-7 хоногийн дараа гайгүй болох юм бол албад гарна. Үгүй болох юм бол цаашаага 4-5-6-7 хоногч болох магадaltaй ийм жоохон хүнд маягийн гэмтэл байгаа. Гэтэ хамгийн азтай нөгөө өмнөх гэмтэл нь биш, шинэ гэмтэл гэж байгаа болохоор бас гайгүй идэгч юм магадaltaй гэж харж байна. Лаврыг мэдээж байхгүй үед бол одоо багийн гол плеймейкер, гол одоо үнээр нь бол мэдээж Fred VanVleet байгаа. Fred VanVleet-ийн хувьд гол одоо найруулах, бага зохион байгуулах хүн бол харж байна. Тийм учраас Fred VanVleet-ийг авсан хүмүүс нэлээд сайн статик ер нь Лаврыг байхад үзүүлэх байх гэж харж байна. Ер нь Лаврыг байсан ч гэсэн ер нь маш сайн тоглож байгаа штэ. VanVleet-ийн хувьд бол тэгээд Лаврыг одоо гэмтэнгүүд сэлгэнээс гарч ирэх тамирчин бол Norman Powell байгаа. Powell-ийн минут бол дагаад мэдээж өснө. Ер нь баг 30-д өгсөн минут өрн тоглох байх гэж хойдоо хараад байгаа. Тэгэхээр Norman Powell бол өөрөө маш авьяаслаг тамирчин. Дээрээс нь минут өгөх юм бол ер нь сайн тус нэмрийг ер нь багтаа үзүүлж чадна. Дээрээс нь сайн статик ч ер нь үзүүлж чадгаар энэ тамирчин болохоор фэнтези лигүүдэд Norman Powell-ыг ер нь авахд ер нь буруудахгүй. Ялангуяа 14 хүнтэй лигүүд бол заавал авах юм тамирчин гэж хойдоо хараад байгаа. За ингээд 3-д бол бас нэг Raptors-ийн тамирчин Serge Ibaka байгаа. Тэгээд Ibaka Lowry-тай адилхан тухайн тоглолтын дээр шагаага хазгаа гიშгэж талбайг орхисон байгаа. Тэгээд
тоглолтын дараа нэг нөрс дасгалжуулагчийн хувьд Ибакагийн гэмтэл дээр нэлээд тийм санаа зовсон, нэлээд хэцүү хүнд гэмтэл гэж одоо тодорхойлсон байгаа. Тэгэхээр мөн хизээ эргэж ирэх хугацааг өгөөгүй, тодорхойгүй ингэж өгсөн байгаа. Тэгэхээр ер нь нэлээд тийм хүнд гэмтэл юм уу? Нэлээд удаан хугацаанд бас талбайн гадна байх гэж хараад байгаа. Тэгэхээр магадгүй 6-7 хоног ч юм уу талбайн гадна бол байх. Тэгэхээр Ибакагийн эзгүүд бол мэдээж сэлгэнээс гарч ирж байгаа хамгийн одоо гол одоо хүн бол Крис Бошард гэдэг залуу байгаа. Тэгээ сая Лекстерсэн тоглолтын дээр маш сайн тоглож, маш сайн хамгаалтуудыг үзүүлж, багтаа бас нэлээд тос өргөж чадсан байгаа. Тэгэхээр бас танах хэрвээ 14 хүнтэй ч юм уу нэлээд дип лиг бол Крис Бошардыг бол заавал авах ийм тоглогч гэж харж байна. Ибакаг байхгүй үед. Тэгээ мөн Ибакаг байхгүй үед мэдээж Марк Газолийн тоглолт бас нэлээд ихсэг бах минут нь. Газолийн хувьд энэ жил ер нь нэлээд тийм муу байгаа. Ялангуяа нэлээд тийм хандсан гэж одоо хүмүүс яриад байгаа. Ер нь тэрнтэй санал нийлж байна. NBA-г авраг болсон, дэлхийн авраг болсон. Нэлээд тийм бие нөөсөн ийм маягтай байгаа болохоор манайны хувьд бас нэлээд тиймч level up их ийм одоо цаг үеийн ирсэн гэж харж байна. За тэгээд дараагийн нэг бас гинтл мэртлийн мэдээ нь маш харамсалтай Гордон Хейворд байгаа. Түүний хувьд үлрэлгснээс хойш маш сайн тоглож одоо Бостон Celtics багийнхаа баг эхний гол тоглогч байсан боловч одоо сая өмнөх тоглолтын дээр мөн гараа хугалж 4-6-7 хоногийн гэсэн онцтой түүний хувьд бол байна. Тэгээд маш харамсалтай хуучны Гордон Хейворд ирсэн гэж яригдж маш сайн гой тоглолтыг өнөдүүлжсэн шүү дээ. Тэгэхээр ер нь харамсалтай Гордон Хейвордын хувьд. Тэгээд хурдан эргээд ирээрээ гэж хүсэх байна. За тэгээд Хейвордын гэмтлээ шалтгаалаад мэдээж Джейсон Тэйтум, Джейлен Браун хоёрын одоо довтлох тоон өснө, Кембагийн ч мөн өснө гэж харж байгаа. Тэгээд минут арай их илүү олдож магадгүй тамирчин бол Маркус Смартын минут бас нэлээд өсөх бах гэж харж байна. За тэгээд өмнөх 7 хоногийн хувьд иймэрдүү бас сонь сайхан мэдээлэл байлаа. Өмнө нь бас ярьсанчлан маш олон гэмтэл бэртлийн мэдээ гарч байгаа нь тун тавгүй байна. Тэгээд цаашаага тамирчид бас бити гэмтэж бэртээсэ гэж хүсэх байна. За тэгээд шууд дараа 7 хоногийнхоо фэнтези прогноз руу шууд орё гэж бодож байна. За тэгээд NBA-гийн 4 дахь 7 хоногт багууд хэдэн тоглолт хийж хэрхэн одоо хуваартай байна вэ? Улбаалаад ямар тоглогчийг вейверээс авал зохих вэ гэдэг энэ хүү сегмент part 2-оо эхлүүлье гэж бодож байна. За тэгээд хамгийн эхлээд бол мэдээж 4 дахь 7 хоногийн хувьд хэдэн тоглолт хийх хуваарийг танилцуулах юм бол хамгийн дээд нь бол 4 тоглолттой 11 баг байна. Эдгээрийг танилцуулах юм бол Celtics, Timberwolves, Clippers, Lakers, Pelicans, Spurs, Rockets, Sixers, Grizzlies, Hawks, Warriors гэсэн 11 баг байна. Тэгээд 16 баг 3 тоглолттой буюу одоо хамгийн их багууд 3 тоглолт хийх ийм одоо хуваартай байна. Эдгээр нь бол Jazz, Knicks, Portland, Nuggets, Raptors, Heat, Hornets, Magic, Bulls, Pacers, Pistons, Mavericks, Wizards, Kings, Nets, Cavaliers гэсэн ийм 16 баг байна. За тэгээд хамгийн бага тоглолт хийх багууд нь бол 2 тоглолт байгаа. Эдгээр нь 3 баг байна. Bucks, Suns, Thunder гэсэн ийм 3 баг байна. Тэгэхээр дараа 7 хоногийн хувьд бол Янис Антетокумпотой ч юм уу, Дэвин Букертэй, Шей Гилгис Александртай багууд бол жоохон статын хувьд бол жоохон буурах, муу үзүүлэх магадaltaй ийм одоо 7 хоног байна. За мөн фэнтези менежерүүдийн хувьд бас гол чухал мэдээ байдаг нь тухайн 7 хоногт тухайн өдөр хэдэн тоглолттой буюу одоо quality days-ийг хардаг байгаа. Тэгэхээр дараа 7 хоногийн хувьд бол нэлээд тийм тарцсан бүгд quality days-тэй ийм өдрүүд байгаа юм байна. Тэгэхээр ер нь тоглогчид дүүрээд сэлгэн суух ийм магадлал бол баг байхгүй гэж харж байна. За тэгээд эдгээрийг танилцуулах юм бол нэг дэх өдөр 6 тоглолт, хоёр дахь өдөр 8 тоглолт, гурав дахь өдөр 7 тоглолт, дөрөв дэх өдөр 6 тоглолт, тав дахь өдөр 8 тоглолт, хагасаа өдөр 8 тоглолт, бүтэнсээ өдөр 6 тоглолт гэсэн ийм гоё тарцсан хуваартай байгаа юм байна. Тэгэхээр quality days санаа зовлтгүйгээр хүмүүс өөрх юм байна. Тэгэд мөн 4 дахь 7 хоногийн бас нэг онцлог зүйл нь бол нөгөө back to back буюу дараас нь тоглолттой өдөр бол бас нэлээд их байгаа юм байна. Олон багуудын хувьд бол back to back хийж байгаа юм байна. Тэгэхээр нөгөө load management хийж байгаа Kawhi-ийн хувьд ч юм уу, Embiid-ийн хувьд ч юм уу бас жоохон хэцүү амрах магадaltaй ийм 7 хоног бас байгаа юм байна.
ялангуяа Clippers-ийн хувьд бол 3-4 дэх бол back to back хийж байгаа. Тэгэхээр аль нэг тоглолтод нь бол Kawhi бол амархан тодорхой. Тэгээ мөн 2 дахь 3 дахьд бол Philly бас тоглолт хийж байгаа юм байна. Тэгэхээр Embiid-ийн хувьд бас амарч магадгүй ийм хоёртой байгаа юм байна. За тэгээд хамгийн одоо гол хэсэг рүүгээ орох юм бол дараа 7 хоногийн хувьд ямар тоглогч орж фэнтезид тус өргөх вэ гэдэг ийм тоглогчдыг бас гуйхан зүгээс 5 тоглогчийг сонгож авсан байгаа. Тэгэхээр эдгээр нь мэдээж их тоглолттой буюу 4 тоглолттой тоглогч нар бол хамгийн их байгаа. За тэгээд эдгээрийг хамгийн эхлээд танилцуулах юм бол за нэгт бол Boston Celtics багийн төвийн тоглогч Роберт Уильямсыг онцлсан байгаа. Тэгээд түүний хувьд NBA яхаа фэнтези эзэмшигчдийн 11% түүнийг эзэмшиж байгаа юм байна. Тэгээд Роберт Уильямсийн хувьд сая өнгөрсөн 7 хоногт бол маш сайн тоглосон, ер нь үр бүтээлтэй тоглолт болсон. Тэгээд ялангуяа хамгаалтан дээр блокийн хувьд маш сайн блокуудыг нь хийжсэн. Өмнөх тоглолтын дээр 6 блок хийсэн санагдаж байна. Тэгэхээр хэрвээ танай багч нь хамгаалтын үзүүлэлтүүд хэрэгтэй, блок хэрэгтэй, оноо самбар, довтлогооны хувь хэрэгтэй байх юм бол Роберт Уильямсыг авахд ер нь буруудахгүй зөв сонголт гэж харж байгаа. Ягаад гэх юм бол Boston Celtics-ийн хувьд бол хамгийн гоё хуваартай ийм баг байгаа. Тэгээд 4 тоглолттой. Тэгээд эдгээр нь бол нэлээд тийм амархан гайгүй өрсөлдөгч нар энэ байгаа. Dallas, Washington, Warriors, Sacramento гэсэн ийм дажиг хуваартай байгаа учраас түүний хувьд бол нэлээд сайн үзүүлэлтийг үзүүл магадгүй гэж харж байна. Тэгээд part 1 дээр ярьсанчлан Enes Kanter-ийн хувьд бас дараа 7 хоногт нь иргэн ирж байгаа. Тэгэхээр мэдээж Enes Kanter ичгээр Tyus Williams-ийн минут бол буурах магадaltaй боловч Kanter-ыг бол тэгж удаан тоглоулахгүй байх гэж хувьдаа харж байна. Ялангуяа дараа 7 хоногийн хувьд бол тэгэхээр Роберт Уильямс нь гайгүй минутыг эзлээд сайн тоглолтыг үзүүлэх байхаа гэж харж байгаа учраас түүнийг бас сонгоо авсан байгаа. Тэгээд ихэнх лигүүд дээр ер нь хог дээр байгаа байх гэж бодож байна. Тэгээд энэ дэр мөн нэг зүйл нэмээд хэлэхэд ямар тоглож хайж байгааг бас сайн бодох хэрэгтэй. Хэрвээ тухайн тоглогчин дараа 7 хоёрхан тоглолттой байж болгоч тэрний дараагийн холын одоо зорилгоо бодох юм бол тухайн тоглогчийн илүү байж болно. Тэгэхээр бас сайн бодож иж ямар тоглогчийг хаявал зүгээр вэ гэдэг дээр өөрөө сайн бодох хэрэгтэй. Мөн мэдгүй эргэлдэж байгаа зүйл юм бол бас надаас асууж болно. Facebook хуудасаар маань DM хийдэг ч юм уу. Аль эсвэл YouTube дээр комент хийчих болно. За тэгээд хоёр дахь дамжнаар бол мөн өнгөрсөн 7 хоног онцлсан Alec Burks-ийг мөн дахин онцлоё гэж бодож байна. Тэгээд хэрвээ өнгөрсөн 7 хоног бас миний зөвлөг аваад түүнийг авсан хүмүүс бол маш сайн үзүүлэлтүүдийг нь үзүүлсэн Alec Burks-ийн хувьд маш сайн тоглосон байгаа. Тэгэхээр энэ хүү одоо тоглолт нь бол цаашаа л үргэлжлэн илүүж болох магадaltaй ийм дамжчин байна. Одоогоор 20.5 оноо, 6.5 самбар, 2.5 ассист, 1.5 3 шидэлтийг нь дундалж байгаа юм байна. Тэгээд хамгийн гол нь болохоор 49.1% буюу нэлийн сайн үзүүлэлттэй баг 50%-тэй дүүцхийц тоглоог амжилттай болгож байгаа юм байна. Тэгээд мөн тоглолтын шидэлтээс 90.9% гээд маш сайн фэнтези тоглолтыг түүнийд үзүүлж байгаа. Тэгэхээр одоо Alec Burks хэрвээ waiver дээр ч юм байх юм бол заавал авах тоглогч шүү гэж хэлэх байна. Тэгээ мэдээж Warriors-ийн хувьд мөн дахиад 4 тоглолттой ийм хуваартай байгаа. Тэгэхээр түүний одоо fantasy value нь бол маш хурдтайгаар өсөж байгаа ийм тамирчин байна. За 3-т бол New York Knicks багийн төвийн тоглогч Bobby Portis-ыг онцлсон. Тэгээд түүнийг одоо Yahoo эзэмшигчдийн 36% эзэмшиж байгаа юм байна. Тэгээд Portis-ийн хувьд яагаад түүнийг онцлсон бэ гэхээр Mitchell Robinson одоо тархиа хөдлөсөн гэдэг шалтгаанаар сүүлийн 2 тоглолтыг нь өндөжлөө. Тэгээд хэрвээ түүний concussion буюу одоо тэр тархи хөдлөсөн гэмтэл нь одоо их удах юм бол Portis тэр нь хамгийн одоо боломж олдох ийм тамирчин байгаа. Тэгээд өнгөрсөн тоглолтын дээр Mavericks-ийн эсрэг бол сайн тоглосон. 14 оноо, 12 самбар, 1 ассист, 1 стилийг хийсэн байгаа. Тэгээд New York Knicks-ийн хувьд мөн одоо 3 тоглолттой байгаа. Тэгээд ер нь их дажгүй хуваартай байсан. Тэгэхээр Bobby Portis-ийн хувьд хэрвээ Mitchell Robinson ирэх болоогүй байх юм бол түүний гэртэл бол маш сайн орлох ийм тамирчин гэж харж байна. Гэхдээ тийм удаан сайн тоглохгүй байх гэж хувьдаа бодож байна. За 4-т Toronto Raptors багийн хүчний давтлагч Chris Boucher-ыг онцлсан байгаа. Тэгээд одоогоор түүнийг NBA Yahoo эзэмшигчдийн 17% эзэмшиж байгаа юм байна. Тэгээ мэдээж Ibaka урт хугацаагаар талбайд гарахаагүй болсон учраас түүнд бас нэлээд их минутыг олдох нь тодорхой байна. Тэгээ сая Lakers-тэй хийсэн тоглолтыг харах юм бол
маш сайн тоглосон гэж өмнөх сегментээр дурдсан. Тэгээд Крис Бушар бол нөгөө Канадын бас одоо ус хэрэгдүүтэй ийм сайн тоглогч байгаа. Тэгээд Ник Нерс өөрөө Канадын бас тасалж болж учраас түүнд бас нэлээд боломжийг бас нэлээд олгох бах. Тэгээд түүний бас нэлээд танигдсан нь болохоор пресисний тоглолтууд дээр маш сайн хамгаалалтай гэдгээр нь харуулсан. 36 минутанд 5.2 дундчилсан гэдэг айхтар үзүүлэлтийг бас үзүүлсэн байгаа. Тэгэхээр бага гэртэл Бушар бол нэлээд сайн үзүүлэлтүүдийг үзүүлж магадгүй. Ялангуяа блок, стил, хамгаалтын үзүүлэлтүүд нэлээд сайн хийх байх гэж харж байгаа учраас түүнийг аваарай. Тэгээд Торонто Raptors 3 тоглолттой байгаа. За тэгээд тавд буюу хамгийн сүүлд нэлээд олон тамирчин бас аль нь оруулах уу гэж бодож байгаад өмнө нь оруулснараа Kevin Huerter-ийг бас дахин оруулчих гэж бодож байна. Тэгээ одоо түүнийг ягуу эзэмшдیں۔ 46% эзэмшиж байгаа юм байна. Яагаад Huerter-ийг дахин онцлсан бэ гэхээр Huerter нөгөө бэртлэгэмтлээ шалтгаалаад минутын хязгаартай тоглоод байсан бол өмнөх 2-3 тоглолтын эхлээд түүний үед минутын хязгаарлалтгүй 30-аас дээш минут тоглож байгаа. Тэгээд түүний одоо сүүлийн 2 тоглолтонд байсан статистикийг танилцуулах юм бол 14.5 оноо, 2.5 самбар, 3 ассист, 1 стил, 2.5 3 шидэл гэсэн статыг нь үзүүлж байгаа юм байна. Тэгэхээр нэлийн дип лигүүдэд бол түүнийг одоо авахд бол оноо 3 шидэл, ассист бол сайн өгөх ийм тамирчин гэж харж байгаа. Тэгээ мэдээж мөн Джон Коллинс байхгүй болсон учраас түүний бас тоглооны эрх мэдэл нас арай өсөх байх гэж харж байна. Тэгээд өнөөдрийн тоглолтод Portland эсрэг мөн гараанд гар тоглосон байгаа. Тэгэхээр гэмтэл үржил итгэрсэн байна. Тэгээд маш сайн тоглолтыг цаашаа үзүүлэх байхаа гэж бодож найдаж байгаа учраас түүнийг бас өнөөдрийн дугаар дахиж онцлоо. За эдгээрээс гадна зүгээр сайн тоглож магадгүй тоглогчдыг дурдах юм бол за мэдээж Boston Celtics багийн 4 тоглолттой Daniel Theis байгаа. Тэгээд мөн Hayward одоо гинтсэн учраас нөгөө Brad Wanamaker гэдэг залууд бас нэлээд минут олдох байх гэж харж байгаа болохоор бас түүнийг бас ажиллаж авах бодохгүй. Тэгээ мөн Grant Williams байна. Тэгээд мөн 4 тоглолттой Clippers-ийн Landry Shamet байна. Тэгээ мөн Josh Okogie байна. Norman Powell байна. Javel McGee байна. Glenn Robinson III байна. Мөн Frank Ntilikina байна. Cedi Osman гэдэг ч юм уу. Тэгээ бас дахиад нэг тоглогчийг бас дурдах хэрэгтэй байгаа нь Anthony Simons байгаа. Түүнийг ер нь маш авьяаслаг тоглогч гэж одоо харж байгаа. Тэгээд ялангуяа сая Portland-ийн нөгөө Neil Oshie гэдэг ерөнхий менежер түүнийг одоо Portland-ийн түүхэнд драфтлагдсан хамгийн авьяаслаг тоглогч гэж хэлсэн байгаа. Lillard, McCollum-оос илүүтэйгээр. Тэгэд мөн өмнөх удирлын өмнө Zach Lowe-гийн шоугаар Adrian Wojnarowski гэдэг одоо алдартай инсайдер маань онцолж ирсэн. Anthony Simons-ийн хувьд дараа үйлрэл буюу энэ үйлрэл одоо цахиур хаалнаа гэсэн ийм одоо таамаглалыг мөн дэвшүүлсэн байсан. Яг тэрний дагуу Anthony Simons бол үнэхээр сайн тоглож байна. Үнэхээр аяаслаг ийм гой залуу гарч ирж байгаа юм байна гэдэг харагдж байна. Тэгээд яг хоо түүний хувьд мэдээж CJ Dame гэдэг хоёр од тоглогчид дарагдж байгаа ч гэсэн 2 дугаар багийг бол маш сайн үйлдвэрлэж тоглож байна. Тэгээд хэрвээ оноо 3 шидэлт ассист гэх мэт одоо үзүүлэлт хэрэгтэй бол бас түүнийг бас харж яагаад авахд бол буруудахгүй юм тамирчин байна. За тэгээд өнөөдрийн дугаар нэг иймэрдүү байлаа. Тэгээд өндөрлгөөс өмнө нэг зүйлийг бас хэлэхэд саяхан би нөгөө Zach Lowe гэдэг ESPN-ийн нэлээд сайн сэтгүүлч аналист байдаг. Тэрний одоо подкастт Dan McMenamin гэдэг Lakers-аар дагнан бичдэг бас ESPN-ийн аналист сэтгүүлчийн өргөдөн орсон дугаарыг бас сонсч байсан. Тэгсэн чинь маш сонирхолтой түүхийг түүний үед ярьсан байгаа Дэвид. Тэр нь нөгөө хэрхэн LeBron AD-д ирж яагаад баяртай байгаа. Тэгээд 23 дугаараа хэрхэн одоо өгөхөр болсон тухай тийм одоо гоё түүхийг нэлийн хүмүүсийн мэдгүй тийм түүхийг хуучилсан байгаа. Тэгээд түүнийг бас нэлээд сонирхолтой байх болов гэдэг үүднээс орчуулад сабтайтл хийгээд гаргах ийм одоо ажил руу бас орсон байгаа. Тэгээд ер нь удахгүй энэ 7 хоногийн дундуур ер нь YouTube хуудсан дээр маань орчих бах. Тэгээд Lakers-ийн фэнүүд ялангуяа LeBron AD-ийн фэнүүд байх юм бол манай хуудсыг бас чеклж байгаарай. Тэгээд мөн Facebook дээр манаас орно. Тэгээд Facebook дээр мөн бас мэдээлэл бичиж байгаа. Өнөөдрийн онцлог үзүүлэлтүүд гэдэг ийм одоо тухайн өдрийн гол статыг бичиж байгаа ийм бас болон бас байгаа. Тэгэхээр фэнтези тоглолдог, NBA сонирхдаг менежер Hot of Fantasy гэдэг Facebook хаягаар маань лайк дарж бидээ дэмжээрэй.
Тэгээ мөн мэдээж YouTube, Apple Podcast, Google Podcast, Stitcher, Pocket Cast гэдэг бүх сувгууд дээр манай подкаст нийтлэгдэж байгаа. Бүгдийг ингээ сонсоорой. Тэгээд лайк, subscribe хийгээрэй, comment үлдээгээрэй. Эргэлдэж байгаа мэдгүй юм байх юм бол хамаагүй асуугаарай. Үргэлж нээлттэй болно. Тэгээд 4-р 7 хоногт таны фэнтези багч нь амжилттай оролцоосай гэж хүсэж байна. Bye.